Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Подкастын маань шинэ дугаар эхлэж байна. Шинэ дугаарынхаа зочноор Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгч Бат Толгойг урьсан байгаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа урьсанд. Урилга хүлээн авч хүрэлцээрсэн маш их баярлалаа. За. Маркетингийн холбоо гэдээ ярьснаар хоёулаа ярианыхаа ихэнд бол холбооныхын талаар бас жоохон ярих гэж бодож байна. Монголын маркетингийн холбоо одоо энэ жил 30 жилээ тохиож байна. Тэгэхээр бүх бас маркетеруудаас 30 жилийн мэндийг бас хүргэе. Яг үнэ Монголын маркетингийн холбоо 30 жил болж байна гэж шүү дээ, тий. Одоо 94 онд байгуулагдсан биз дээ. Тэгээ бодохоор 94 онд өнөд яг маркетинг гэдэг үг бас хэрэгжилжсэн үгүй юу бас мэдэхгүй байна. Гэтэ ерөн зах зээл судал гэж явж исэн гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр 30 жил гэдэг маш асар их хугацаа өнгөрцөн байгаа. Хэдэн ч генерашн болцсон. Одоо маркетингийн зүгээр онл гэхэд л 1.0-оос 6.0 болцсон тий. Бас айгүй их цаг хугацаа өнгөрсөн юм байна. Тэгээд бид нараас айгүй тийм түүхтэй салбарт. Одоо жишээ нь яг энэ жил бидний 30 жил тохиож байхад Филиппиний маркетингийн холбооны 70 жил тохиож байгаа. Тэгэхээр бас бид нар бас яалтчгүй нэг 100 орчим жилийн түүхтэй салбарт бол ажиллаж байгаа юм байна гэж бас ойлгож явлаа сая тий. Сая та хэд мөн болохоор маркетингийн World Forum тий. Филиппинд болдог нөгөө World Marketing Conference чинь ер нь дэлхийн янз бүрийн орнуудад болдог. Тэрний энэ жил хостинг хийсэн нь болохоор нөгөө Филиппиний маркетингийн холбоо. Тэгээ тэр хүрээнд бас нөгөө Азийн маркетингийн холбооны мэдээж нөгөө митинг болсон. Улирлын митинг. Тэгээд тэднэрт оролцоод явж байлаа. Тэгээд тэнд нөгөө хамгийн одоо хөгшин одоо ахмад холбоонууд нь бол Филиппин болон Японы холбоо байлээ. Тэгэхээр бас энэ бид нар чинь 30 жил ер нь маркетингийн түүхтэй юм даа гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь ер нь бол тийм биш, бас 70 орчим жилийн бол түүх бол байгаа юм байна. Дээрээс нь мэдээж үг хэллэг нэр томьёо бол цаг үетэйгээ уялдаад шинжлэгдээд явж байгаа тийм бас айгу баялаг түүхтэй одоо салбарт ажилт юм байна л гэж бодож байлаа. Монгол одоо чөлөөт зах зээлтэй болсноос хойш магадгүй маркетинг гэдэг үгийг хэрэгэлдэг байсан баг. Хэрэгжилж эхэлсэн гэсэн үг тий. Харин нэр томьёоны хувьд юм болохоос биш, өмнө нь мэдээж бүх зүйлүүд дээр маркетингийн үйл ажиллагаанууд бол үг дээрээ л хийгддэг байсан гэсэн үг. Тэгэхээр 30 жил болж байгаа энэ Монголын маркетингийн холбоо энэ жил болон ойрын хугацаанд ер нь ямар ажлууд дээр илүү төвлөрж ажиллаж байгаа вэ? Зөв. Маркетингийн холбоо бол нэгдүгээр олон нийтийн байгууллага. Тэгэхээр олон нийтийн байгууллага учраас нөгөө одоогор чи манайх бол 110 гишүүнтэй. Тэд нар маань бүгдээрээ волонтер байдлаар одоо ажилладаг. Тэр нэг үгээр нийгэмд ажил хийхээс гадна мэдээж орчин үед бол хүмүүс өөрсдийнхөө цагийг маш үн цэнтэй, ихтгэл үнэмшилтэй зүйлдээ одоо сайн дурын байдлаар зарцуулдаг болсон тий. Энэ бол бас айгүй том хэрэгцээ. Ягаад гэвэл бид нэр ингээ ажлаас гадна одоо мэдээж найз нөхд байгаа, өөр хобби ч гэдэг юм уу. Гэтэл бид нар бас дахиад нэг тийм ихтгэл үнэмшилтэй зүйлдээ хамтарч суралцах, тий, хамтарч хөгжиж, хамтарч юм бүтээх тийм орон зай бол байгаад байдаг. Тэрний нэг нь бол яалтчгүй Монголын маркетингийн холбоо. Ер нь бол маркетингийн холбоонд маш олон төслүүд байдаг. Өөрөөс мэдэн штэ тий. Одоо жишээ нь жилд том конференц хийдэг ч байд юм уу, дотоод сургалтч байд юм уу тий. Зүгээр ер нь би нөгөө сая ажиллаа аваад 1 жил болж байгаа. Тэг яг энэ хүрээндээ юу гэж бодож байна гэхээр ер нь өөрийнхөө энэ ажиллаж байгаа хугацаанд холбоон дээр хийх нэг шин зүйл бол хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх ёстой байна гэж ойлгож байгаа. Тэр нь юу гэхээр маркетингийн салбар өөрөө маркетинг гэдэг нэр томьёо буюу маркетинг гэдэг хүрээллээсээ давчсан. Бүхэл бүтэн креатив индастри буюу бүтээл салбарынхны орон зай олцсон байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо зөвхөн маркетингийн менежер, маркетингийн багш нар, маркетингийн захирлууд биш. Одоо магадгүй одоо креатив салбарын зураач нар, тэ магадгүй кино найруулагч нар, за advertising одоо бүтээгчид,
За өөр одоо юу гэдэг юм жүжигчд инфлюенсер те бүх хүмүүст бас үе таалгаа бас нээх ёстой байна. Тэгвэл бид нар илүү бас нэг олуулаа болгох юм бол ер нь хол явъя гэвэл олуулаа яв гэдэг ч те. Тэр утгаар илүү олон боломжууд нээгдэх юм байна. Дээрэс нь Монголын маркетингийн холбоо чи Азийн маркетингийн холбооны гишүүн. Тэгээ одоо Азийн маркетингийн холбоон дээр яригдж байгаа айгу том сэдв болвол сүүлийн үеийн том сэдв болвол дэлхийн World Marketing Council одоо зөвлөл бий болгох гээд ажиллаж байна. Тэрэнд нь яаж юм гэсэн чинь Азийн маркетингийн холбоо, Европын маркетингийн холбоо, Америкийн маркетингийн холбоо, Австрал, Африкийн маркетингийн холбоо. Тэгэхээр энэ маань өөрөө юу гэж юм гэхээр маш том одоо нэгдсэн юм community бүрдэн. Тэгэхээр бидний бас нэг энэ member гэдэг утгаараа илүү их оролцоо нэмэгдэнэ. Дээрээс нь боломжууд нэмэгдэнэ, network нэмэгдэнэ тий. Тэгэхээр би бүр олон хүмүүсийг энэ маркетингийн холбоотой хамааралтай хамтарч юм бүтээдэг энэ доктор бас өөрийнхөө тэр волонтер хэрэгцээг хангадаг байгаасаа гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр одоо л хүмүүс маркетингийн холбоо гэхээр яг юу хийдий, ямар хүмүүс эдийн гэхээр хөвчлэн ер нь бол яг маркетингийн мэрэгчлэр төгссөн болон маркетингийн ажил хийж байгааг мэрэгжлийн холбоо гэж ярьдаг байсан. Одоо тэр маань илүү өргөн хүрээнийх бүтээлч үйлдвэрлэл, бүтээлч салбарынхаа орж ирж байгаа гэсэн үг. Тийм. Яг тэгвэл маркетингийн одоо холбоо бол үнэхээр бас потенциал нь шүү дээ. Яг тэгвэл Монголд маш олон төрлийн бас байгууллага байдаг боловч яг ингээд нэг юм потенциалны дээрээс нь яг ийм өөрсдийн одоо юу гэдгийг хийдэг төсөдүүд тэгээд юу гэдгийг бодлоготой байгууллага их харьцангуй цөөхөн байд юм шиг санагдаад тийм. Тэр дунд бол бид нар яалтчгүй бас өөр те. Гэхдээ бид нар мэдээж цаг үед одоо зэрэгцээд мэдээж шин зүйлийг бүтээх ёстой. Одоо юу гэдгийг залуучуудын одоо гарч ирж байгаа бол тэр хүмүүс бас өөрийн гэсэн бодол санаагаа энэ холбоонд бодлоготой тусгах ёстой те. Дээрээс нь мэдээж тренд гэж юм байна шүү дээ. Дэлхий өөрөө хаашаа явж байна. Бид нар одоо юу гэдэг дэлхийсээрээ явж мэдээж боломжгүй. Тийм учраас энэ яалтчгүй одоо маркетингийн менежер гэдэг ийм job title дэлхий дээр байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нараас энийг бодоод одоо ер нь бол энэ creative industry гэдэг том одоо айлдын юу юм байна гişүүд юм байна гэдгийг ойлгоё л гэж байгаа байхгүй. Маркетингийн менежер гэж байхгүй гэхээр тийм маркетингийн менежер гэдэг job title бол ер нь ийм болчиход байгаа байхгүй. Монголд бол одоо зар дээр зөндөө байгаа тий. Тэр чинь болохоор ер нь чи маркетингийн холбогдлолтой бүх юмыг хийж чадах уу гэдэг асуултанд хариулж чадах хүн байна уу гэх тий. Тэгэнгүүт яг тийм асуудлуудыг нэг шийдвэрлэх нэгэн хүн ч юм уу нэг хоёр хүн гэдэг бол үнэхээр боломжгүй болчиход байна. Яг бол маркетинг өөрөө амар complicated болоод маш олон хэсэгт хуваагдаад бүр деталь тий. Тэгээд ирэхээр чинь ганц хоёр хүн хийждэг зүйл биш болчиход байна. Дээрээс нь маш олон тийм дагнсан эйженси, дагнсан одоо юу гэдгийг бүлгүүд бий болоод байна шүү дээ, мэрэгшээд. Тэгэхээр одоо юу гэдэг өөрийнхөө чадахгүй юмыг заавал эсвэл сурах гад ч юм мэдгүй одоо сурах гад биш юм аа нөгөө хийх гээд ч юм уу те. Тэгээ тэрийгээ одоо өөрөө бас хийчингүүтээ сайн хийжтэй гэдэг үнэ те. Манай дээр чинь тийм гардаг шүү дээ. Ер нь бол ингээд айгуу дүгнэхэд бол ер нь айгуу дагуу хийчлээ гэдэг. Тэр тиймэрхүү биш мэрэгжлийн байгууллагуудтайгаа илүү ажиллах тэгээд илүү юм мульт таскууд байгаа гэдгийг ойлгох л гэж хараад байна л та. Одоо л яг наадхан нэр чинь компаниуд ингээл одоо ажлын зар тавихаараа тэ маркетингийн менежер аавна гэл. За юу хийх юм гээл дотор нь харахаар зах зээлийнхаа судалгаа хийн, төлөвлөгөө боловсруулна. За сошиал маркетинга бүгдийг хөтлөн, постэр хийн, өөр юулээ, рил хийн, зураг аавна, тэгжсэн ивент зохион байгуулна. Тийм шүү дээ. Бүхэл бүтэн баг хэдэн ч маркетингийн компани ажлыг нийлүүлээд нэг одоо маркетингийн менежер гэдэг хүний ажлын байрны тодорхойлтыг гаргацсан л байж байгаа шүү дээ ер нь л тий. Тийм тэгэхээр манай ажлын байрны уусаа яг нөгөө талаас юунууд бас шүү дээ. Ажил одоо хайж байгаа хүмүүс бас тэгээд хэлчихээр бас ойлгоод байх шиг байна л да. Ерөнхийдөө нэг тиймэрхүү чиглэлийн юм хийх гээд байгаа шүү те. Тэгэхгүй яг нарийсгчаар зарим одоо юу гэдгийг нөгөө хүнээ алдчихгүй ч гэдэг юм уу тэр утгаар магадгүй ашигладаг байж магадгүй. Гэхдээ ерөн зүгээр багасж байгаа маркетингийн менежер ажилд авна гэдэг бол те. Яг тэгвэл энэ олон таскуудыг зэрэг хийдэг тим одоо нөгөө бид түрүүлсэн шүү дээ. Үзмэрч ажилд авна гэдэг нөгөө байдаг шүү дээ. Гэтэ хайг нь байхгүй өөрөө болоод иргэ те. Яг тэрнтэй адилхан маркетингийн менежерийг бол тэгж л үзэж штэ тий. Тэгэхээр тэр нь бас нөгөө талаасаа
За тэгж бодоод нэг хүнийг авчлаа гэж бодоход тэр хүнээс хүлээлт одоо амар авах гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Чи бүх юм хийсэн. Яа гэсэн бэ те? Чи энэ контент подкаст хийгээд өөрөө цацаад те. Тэгээд өөрөө мэдээгээр хичээдэг. Тэгээд одоо бүх юмудаа яагаад тэгээ буцаад муугаар гэдэл мөнгө олоод ингээд тийм юм боломжгүй байгаад байна л та тий. Тэгээ энэ болгоны өөрчлөлт чинь бол бас захирлуудаас их хамаарх юм биш үү? Ягаад тэгэхээр тэр хүмүүс оронтойгоо батлахтаа тий манайх маркетинг алба байх ёстой юу? Байх юм бол дотроо одоо хідэн хүнтэй тэдний ямар үүрэгтэйгээр юм бүтцээ байх вэ гэдгийг захирал батлна. Гэтэл одоо хуучны баг маркетинг 01 02 дээр байгаа шиг маркетингийн менежер авна гэд одоо тавьсан сууж байгаа захирлууд байх юм бол уучлаарай тэр чинь өөрчлөгдсөн шүү л гэж хэлэх гээд байна гэсэн үг. Тий. Нэг талаасаа бас тэгж хэлж болно. Нөгөө талаасаа бол юу яаж байгаа юм? Зах зээл дээр нөөц хомсдсон. Хүний нөөц. Тэрний үсгээр маркетингийн одоо салбарын мэргэжилтэнгүүд айгу цөөхөн байгаа. Цөөхөн байгаа аж ахуйн нэгжүүд олон байгаа. Тэгэнгүүт хүртээмжтэй байдал тийм сайн биш. Тэгэхээр өрсөлдөөн бий болчихно. Тэгээд шинэ үеийн тренд юу болж байгааг бол захирлууд дээр гарч байгаа бас нэг челленж байх л та. Одоо би ч өөрөө бас аж ахуйн нэгж ингээд ахлаад явж байгаагийн хувьд бол нөөц хомсдод ирэхээр юу болж байгаа нөхөр бид нэр ажиллах менежментээ ер нь шин төвшөнд болгох шаардлага болж байгаа. Тэр нь яаж ийн гэсэн чинь хуучин бол юу гэдгийг заавал би офстоо суулгана. Энэ хүнийг энэ хаус те бүтэн цагаар ажиллана. Гэсэн чи одоо нөгөө нөөц хомс болчоор чинь жишээ нь магадгүй энэ подкастын зохиол бичдэг хүн ч юм уу юу юм те тэр хүн магадгүй 3 компани дээр ажиллах боломжтой болчих жоохоо. Яг тэгвэл тэр хүнээр дандаа л подкастын зохиол бичүүлээд судалгана гэвэл тийм ч их зохиол бас байхгүй байж магадгүй те. Өдөр болгоны 8 цаг подкаст хийлээ. Тэгэнгүүт яг одоо нөгөө талаас юу гэж хэлэх гэдэг нь бол бид нар тэн дээр айгүй сайн одоо тооцоолох дээрээс нь судлах тэгээд хүмүүстэйгээ ажиллаад эрэнгүүт ерөөс энэ хүнийг чинь заавал бид нар ингэж 7 хоногийн 5 өдрийн 8 цаг суулгах шаардлагагүй юм байна. Магадгүй манайх энэ хүнийг 7 хоногийн 3 өдөрт part time ажил. Тэгээд ингэхээр юу гэсүгээр манай ажлын буюу манай багийнхан айгуу тийм мульт тайпын хүмүүс байна шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Инфлюенсер одоо фрилансер юу гэдэг нь чөлөөт агент юу part time full time баг тэ internship юу гэж айгуу олон төрлийн хүмүүс байх хэрэгтэй байна гэдэл ойлгох юм байна гэж ойлгоо да. Бид нар чинь бизнестэй бас тэгж нэвтрүүлэхээ үзээд байгаа. Ер нь бол одоо компаниудаас тэрийг ойлгоод заавал одоо full time маркетинг албатай байхгүйгээр ер нь эйженсинуудтай ажиллаж чаддаг хүмүүстэй яг ингээ ажиллая гэдэг чих хандлага руу бол орж байна. Сая одоо яваад ирсэн сая хэдхэн хоногийн өмнө та нар Филиппинд оролцоод ирсэн маркетингийн одоо тэр дэлхийн форум дээр яг ямар сэдвийг хөвчлээ ярьсан бэ? Та нарыг харсан чи энэ жилийн сэдв нь marketing war байсан тийм маркетингийн дайн гэсэн үг тийм. Тэгэхээр яг ямар сэдвтэй, ямар одоо трендүүдийг, чих хандлагуудыг та нар илүү их ярилцсан байна. Нэгт нь бол юу байлаа. Тэр маркетинг war гэдэг нь болохоор нөгөө юу л дээ. Энэ жилийн одоо dress code одоо юу гэх юм тэмдэглэлийн имиж талын тийм. Тэгээ нөгөө талаас бас дайн болж байгаа шүү дээ. Тэр нь юу гэхээр одоо буудалцаад байгаа биш тийм. Мэдээж брэндүүд хоорондоо нэлээ ширээ өөрчлөлтөөнтэй байгаа. Дээрээс нь хэрэглэгчтэйгээ бид брэндүүд бас уулзраа олох гэж бас нэлээ асуудалтай байгаа. За бүр яривал бизнесүүд ч дотроо хүмүүстэйгээ уулзраа олох гэж бас нэлээ асуудалтай байгаа гэл тий. Тэгж бодохоор бол яалтчгүй бас дайм болоод байгаа байхгүй. Тэр утгаар нь ер нь бол энийг амар тийм промошн нэр өгсөн байлээ. Хоёр дахь зүгээр айгүй их олон хүмүүсийн амнаас гарсан зүйл бол мэдээж тренд байгаа тий. Тренд гэдэг маань одоо технологи одоо юу гэдгийг жишээ нь AI те. За машин learning те. Тэгээд бүх төрлийн чатбот ботууд те. За тэгэл дахиад нөгөө metaverse тэгэл юу гэдгийг ер нь нэг юм бодит болон бодит бус орчинд хүртэл бодит байх боломжтой болчиход шүү дээ. Одоо тэр мета орчинд өөрийнхөө дэлгүүрийг нээгээд тийм брэндээ зараад тэндээс борлуулалт явагдаад тэндээс өрсөлдөө явагдаад тэр нэг зүг болчиход ирэхээр тэр орчин бол яг үндэ хийсвэр орчин тий. Тэгсэн мөртөө дотор нь байгаа брэнд нь real болоод тий. Бүр мөнгө болоод байна гэхээр тэгэхээр нөгөө бодит бус орчин дотор бодит одоо үйл явц бодит брэндүүд бий байх гэдэг. Ингээд бүр айгүй олон төрлийн
ийм орчны сонголтууд одоо бий болчлоо. Тэрний үсгээр онлайн, офлайн хосолсон, онлайн мөртлөө офлайн байдаг, эсвэл офлайн мөртлөө саях шиг те бүр онлайн болчиход гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ олон трендүүдийг нэгдүгürt нь яг хэрэгжилж чадж байна уу? Өөртөө ашигтайгаар ингээд одоо хэрэглээ болгож байна уу? Эсвэл зүгээр сонсож байна уу гэдэг юмнууд бол нэлээд явжлаа. Дээрэс нь бас нэг амар гоё мессеж нэг өгвөл нөгөө маркетинг чи амар complicated юм яриад хар хүмүүс үлдээ зарим хүмүүс магадгүй юу яаж магадгүй нөгөө толгойн эргэх гэдэг юм гайхах те тэрний үсгээр энэ маркетинг чи юу болчихваа тий анх нэг сургууль үзэж байхад 4B 5B гэж байсан энэ юу байхгүй болчиход одоо баг бодвол миний үед 4 5B-с одоо 40 50B болоод гэдэг тий тэрэн дээр бол жишээ нь бүр Kotler одоо нөгөө дэлхийн одоо маркетингийн үндэслэгч те өнөөдөр 94 нас хүрж байгаах те тэр хүн маань одоо онлайнаар ихтгэл тавиад тэр хүний ихтгэл дундч гэсэн дурдж байгаа нь маркетинг өөрөө айгүй симпл зүйл шүү дээ гэдэг. Нөгөө буцаад нөгөө 5 пич шүү дээ. Тэ? Нөгөө продакт чинь байж явна. Нөгөө price байх хэрэгтэй ч гэдэг юм уу тий. People байна. Тий, people байна. Тэгээд people-тай ажиллахад нөгөө амар юутай болцсон. Нөгөө хуучин бол хүн гэхээр нэг л хүн байсан байхгүй. Чи тэр ер нь төстэй. Дээр үед бол чи тэрийг хүүсийн ялгаатай хэрэглэгчгээ үзчих юм бол ер нь төстэй би тэр. Тэгтэл би тэрийг яг задлаад үзэнгүүт би тэр чинь бүр хэдэн мянган ялгаатай тий. Одоо хүүсэн хүртэл олон янзаар хавагдчихаар. Тий, хүүсэн ч өөр тэгэнгүүт л яг 30 настай эмэгтэй гингүүд дахиад дотроо 30 настай эмэгтэй чи хитэн ч янз байгаа тий. Тий, нийгмийн одоо гаралтай хөөхөдгөө одоо тэгээд боловсрал яадаг чи мэдгүй одоо зарим баг амьдралаас одоо өөдсөн ч гэдэг юм өөдөг гэж гэдэг юм те. Ингээ явахаар ч нөгөө people ч өөр амар задарчих жоох байхгүй те. Тэгэнгүүт яг юм болгоно ингээ цаашаага нэгс детальны одоо. Тэгээд ирэхээр ч нөгөө шинжлэх ухааны талаасаа бол ажиллах арга барилууд төлөвлөд нэгсэн явчихна. Тэгэхээр нэг үл хуучин бид нар нэг мод хөрөөд сандал хийхэд нэг хөрөө хадаас ой зургийн байхад болчдөг байсан бол одоо ч юу хатаас тэр са багажсан задраад 10 20 багаж болж байгаа. Тэрийг л ер нь бол одоо энэ дижитал төлөвлөд байгаа шүү дээ. Яаж вэ юм уу? За одоо ингээл зөв энгийн жишээ бол хуучин ингээд бид нар нэг постэр хийхэд бол жижигхэн компани те. Одоо цомхон стартап компани ингээл постэр хандад ингээл зурагч нь мөнгө төлөөл одоо би тэрэл мөнгө төлөөл те би тэр постэр дээр нороод те энэ гэж бинэ гэл те. Гэсэн чи одоо тийх шаардлагагүй. Зүгээр AI-аар те тэд орчин насны хоёр хүн юм ярьж байгаа. Тэр нөхцөлд байгаа тийм хувцастай гэл. Подкастыг хөтлөж байгаа хоёр юм хүн байна гэдэг тэнгүүд баг лого тавихад л дотоо тий. Би тэрийг одоо юу гараад ирчих واخгүй. Тэгэхээр эн чинь өөрөө айгүй их боломж олгож байгаа واخгүй. Нэг үрэхэд одоо магадгүй стартап дэлхийн трендтэй ч байгаа шүү дээ. Ийм стартап компани хүртэл ингээд маш богино хугацаанд өсөлт хийгээд нөгөө аккаунтын хажууд гараад ирэх боломжтой болсон. Ер нь нөгөө одоо хүртээмжтэй байдлыг л бий болгож байгаа л солиушнууд л байгаа байхгүй. Тэгэхээр л нөгөө нэг энэ яалтчгүй ийм олон төлөвүүд яригадаад байгаа, ийм олон сэдвүүд яригадаад байгаа нь бол ерөөсөө энэ бид нэр амжилттай ажиллахад биднэрт илүү хурцгаар болж байгаа. Хүн хүч хэмнэж байгаа, зардал мөнгө хэмнэж байгаа, цаг хугацаа хэмнэж байгаа тийм боломж л байна. Тэнгүүд дэлхий дээр одоо ингээл маркетинг гэдэг тодорхойлт өөрөө тодорхой хэмжээнд өөрчлөгдөөл тэгснээ яг одоо хэрэглэгддэг маркетинг хийхэд хэрэгэлдэг тэр арга барил бүх зүйлүүд ингээд өөрчлөгдөж байхад манай одоо Монгол дахь маркетинг тэгвэл ер нь ямар байна? Одоо тэр нөгөө та бүхэн тэр дэлхийн хүмүүстэй маркетинг ярьж сууж агаад эргээд Монгол руугаа хөөе бид нар чинь ингээд эргээ харсан чинь бид нар чинь ер нь хаах нь яаж явж явах юм? Харин тий. Угаасаа нөгөө чуулган болгонд явахаар нэг юм бодогддог нь бүр амар тэмсгэл санаар унаад байгаа юм бол бас гайгүй шүү. Яагаад гэвэл манайд чинь бас айгүй олон бизнесүүд гаднаас бас стандарт оруулж ирж байна. Дагаад мэдлэг орж ирж байна. Дагаад бүр янз бүрийн төлөвлөд орж ирж байна. Хэрэглээ үүсэж байна. Одоо чинь маркетингийн та тэр хэлжсэн шүү дээ өөрөө нөгөө 30 жил болж байна. Бүх Монголын маркетруудад баяр хүргээд би бас энэ бизнесүүдэд бас баяр хүрмээр байгаа байхгүй. Яг л энэ том бизнесүүд маркетингийн салбар төдийгүй энэ бүх одоо бизнесийн оролцооны салбарууд бүгдэнд нь хөрөнгө оруулж байгаа. Одоо жишээ нь KFC гэдэг брэнд орж ирээд, Pizza Hut гэдэг брэнд орж ирээд яг үндэ гадны брэнд ороод ирчихэж байгаа юм шиг боловч
цаанаа биднэрт маш олон хүнийг маань бэлдэж өгч байгаа. Тэ? Тэр чинь тэгээд дараагийнхаа хүмүүсийг бэлдэнэ. Нэгсэндээ стандарт орж ирээд. Тий, стандарт тэр орж ирнэ. стандарт нь зөвхөн бүтээгдэхүүн дээр гарч ирдэг. Тэ бүх үйл ажиллагааны стандартууд гарч ирдэг. Тийм. Тэрийг одоо юу гэдгийг гүйцэтгэх хүмүүс продакшнд хүртэл те яг яаж их нөгөө гайдлайн юм дээр юм хааш тий. Яг энэний дагуу ингэж видеого хий ингэдэг гээд энэс чинь ер нь бол маш олон хүмүүс суралцж шít. Тэгэхээр Монгол бол би тийм амар нэг ингэж нэг бид нар бол мяаштай гэж хэлмээргүй байна. Бид нар бол тийм биш. Яг л бид нар айгуу тийм залуу үндэстэн бид нарт харин зүгээр юу авч яах гэхээр суралцмаар байна гэдэг тийм юу авч байна. Хурдан сурах. Тий. Хурдан сурыг тэд нартай яаж өрсөлдөх вэ? Яг л бид нар бүр ингээд нэг бүр энэ дижитал орчин чинь өөрөө ямар боломж өгч байгаа гэхээр хуучин юм дижитал биш офлайн байхад тасраад алга болчихдог гэсэн байхгүй. Зарим брэндүүд, зарим компаниуд нь. Тэгээ тэрийг бол гүйцэтгэв байсан байхгүй. Хуучин миний ойлгож байгаагаар одоо 2000-ад онд ч юм уу тий. Одоо энэ дижитал болчгоор чинь ерөөсөө том бизнесүүд ч санаа амар байхад хэцүү болчиход байгаа байхгүй. Тий. Гинт нэг стартап гараад ирсэн чинь гинт зэрэгцээ дараад тэр үнэлгээтэй бол ажид норж ирээд баг нөгөөдгий чинь худалдаж авъя гээл тий. Нөгөө том бизнесийг чинь ингээд тийм учраас маш өрсөлдөөнтэй болсон. Энэ нь өөрөө юу гэж нэхэр бид нар бүр тийм амар одоо ингээд юу гэдэг газрын мохорт хаягдчаагүй тий. Тийм учраас зүгээр биднэрт бол маш хурдан суралцах. Дээрэс нь юу яах. Одоо энэ сурсан мэдснээдээ бүгдээрээ шеэрлэх. Тэгээ болж бол хатагшаад их явъя тий. Тэгээд тийм бус компаниудтай партнершип хий, exchange хөтөлбөр хий. Одоо би нөгөө энэ Ази маркетингийн холбооны оролд очих болгондаа л миний ярьдаг юм exchange хөтөлбөрүүд хий гэдэг нөгөө бус улс орнуудтай айгүйх ярьдаг байхгүй. Яг л тэд нар чинь нөгөө нэг Сингапур жишээ нь манайхаас нэг хүн аваад чадал тий авчир зүггүй сураад авах нэг тэднэрт бол тийм майнд байхгүй байхгүй. Гэхдээ бид нар бол тэгж суралцмаар байна. Тэ тэр утгаар нь ер нь бол ийм мэдлэг шеэрлэх ямар боломж байна те. Тийм сувгууд ер нь юу байж болох вэ? Ямар улстай ер нь партнерлж боломж байна. Жишээ нь энэ жил манай Ази маркетингийн холбооны ерөнхийлөгч нөгөө хятад хүн сонгогдож байгаа байхгүй. Тэгээ 2 жил одоо ингээд ерөнхийлөгч байна. Тэгвэл би амар олзуурах гэж байхгүй. Тэгээ би нөгөө ерөнхийлөгч болсон дараа бас баяр үргээд за ингээд те одоо ингээд айгу гоё жилүүд ирэх нь вэ штэ гэл те. Тэгэнгүүтээ бид нар ч ингээд хөршөөд штэ найзууд штэ те. Бид нар чи юм ойрхон байдаг болохоор бид нар бол бүр илүү тулж ажилласнаа гээл те. Тэгэнгүүт яг тийм ээ угаасаа боломжтой штэ. Чи бид нар чи ингээ хөрш штэ те. Тэгэхээр ер нь бол ингээд үе таалгаар нэгдүгээрт айгуу сайн нэй. Тэгээд үнэхээр бас юм хүсэл эрмэлзэлтэй хүмүүс Монголын маркетингийн холбоонд нэгдээд гэхдээ төрийн бас байгууллагад нийтгэхэд нэг чухал юм байгаа. Үнэт зүйлийг хүндэтгэх. Тий. Тэгэхгүй бол зүгээр нөгөө нэг юу гэж болохгүй байхгүй нөгөө очиж селс хийдэг орон зайг бодчих юм бол амар итгэхгүй харагдана шүү дээ тий. Тэгэнгүүт тэрийг нь л хүндгээл тэгээд нөгөө нэг манай холбооны нөгөө зарчим байгаа шүү дээ. 1-2 төсөлт волонтер байдлаар орцох гэх тий. Тэрийг хангахад бол бид нар бол айгүй их боломжууд байна. Австралийн маркетингийн холбоо ч хандрын боломж байна гэж байна. Бүр Африкийн маркетингийн холбоо ч андарч болж байна гэдэг тий. Тэгэхээр айгүй гоё ер нь боломжууд их байна л гээд амар тийм сэтгэл бол яарал байгаа шүү. Гэтэ манай одоо маркетингийн холбооноос зохион байгуулдаг үйл ажиллагаанууд өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөс хэмжээний болчихсон. Одоо Smart Conference гэхэд одоо сүүлийн бараг 2-3 жил дандаа гадны том илтгэгчнэр ирдэг болчихсон тий. Дээрээс нь Монголоос одоо нөгөө Young Spikes орж байгаа залуучууд өөрсдөө Азад очиод ямар өндөр үзүүлэлттэй байдаг вүлээ тий. Ямар сайн өрсөлдөгч байдаг вүлээ гэдээ ингээ харахаар бид нар өөрсдөө болвол их дажгүй сайхан одоо хурдан суралцах боломжтой маркетерууд гэж боддог. Зөвхөн маркетингийн мэргэжлийн биш ер нь монголчууд. Тэрнтэй санал нэгдэх үү? Тэгнь. Ер нь бол монголчууд би хэлээд baаш нөгөө илүү залуу тийм юутай те сэтгэлгээтэй. Одоо манай имиж шин 95 6 хүрч байна. Гэхдээ ерөөсөө стил бас ингээл те юу гэдгийг ингээд санал солилцоо. Тэгээ би заримдаа ингээд юм хэлэхэд бол шин миний саналыг амар тийм хүлээж авдаг байхгүй. Тэр чин зүгээр юу гэж харагдаж байгаа гэхээр 96 та хүн тэгэж штэ. Тэгэхээр бол бүр мэдээж монголчууд ихэнхээр массараа бол амар тийм чадвартай, суралцах чадвартай. Дээрээс нь бол шинэ юмд бол дасан цогцох чадвар бол бүр амар супер. Ямар сандал солонгосч байсан очоод баг бест ажилт нь болцдог тий. Монголд ажил хийхгүй байсан ч гэсэн тий. Болохгүй байсан ч гэсэн шууд хадаад очоод амьдрахгүй болохгүй шүүгээд бодох юм бол
юм хийчдэг. Бүгдийг чаддаг. Тийм учраас би бол монголчууд бол амар бид нар бол айгүй потенциалны хүмүүс. Гол нь зүгээр бид нар нөгөө бас нөгөө талдаа нэг монголчлох гээд байдаг штэ. Тий. Хамгийн сүүлд нөгөө тавилга угсраад болохоо байнгут нь гарын авалгаа нөгөө штэ. Яач юун дээр задлагтай ерөөс уушгүй тий. Үзэхгүй байж байгаа. Тим амар өөртөө тийм бартан тий. Тим амар лог. Тэр ч бол өстой нилээ явах шүү. Түгээмэлээд байгаа тий. За тэгвэл нэг юм бас одоо ингээм манайхан маркетинг гэж юу ингээл ярихаар хүмүүс айгүй ингээл зүгээр яаж хийж байгаа л одоо олонний анхаарлыг татаал эсвэл ингээл сайн муу одоо арга нь бол хамаагүйгээр ингээл хөрхийгээл маркетингээ ботцдаг. Гэвтэл маркетинг чи юу нь яг юу юм? Тэрэн дотор байдаг гол зүйл нь зүгээр миний л бодол шүү. Одоо ёс зүй гэдэг юм заавал дагалдчих хэвээр гэж зүгээр боддог. Яг үнэ. Тэр ер нь одоо маркетинг хийн гэдэг нь тэгвэл маркетингийн холбооны ерөнхийлөгчөөс асуухад юу юм? Том асуулт сууж шүү дээ. Буцаагаад яг ингэж зөв. Энэ ер нь бол маркетинг гэдэг чинь айгүй тийм олон төрлийн ойлголтууд явж байгаа шүү дээ. Мэдээч олон төрөл ургалт санаа байх хэрэгтэй хөө тэр нь зөв баг. Би зүгээр ингэж боддیں۔ Миний бодол. Маркетинг гэж юу вэ гэдгийг айгүй товчноор хэлэх юм бол ямар нэгэн хүнд за илүүтэйгээр хүнд гэж хэлмээр энэ тийм. Хүнд амьдралд нь тийм нэг үр өгөөж бенефит гэх юм уу тийм. Үнцэн өгөх зүйлийг бүтээх явцал. Тэр л маркетинг баг. Тэр нь юу гэсэн үгээр одоо жишээ авъя л да. Энэ подкаст тийм. Подкаст. Энийний одоо магадгүй маркетинг гэвэл нэгдүгээрт нь чи ер нь хүнд зориулж юм хийх гэдэг юм бэ. Хоёрт нь яг чиний нэмтүүл хэрэгтэй юм тийм. Магадгүй ингээд юу гэдэг чи ингээд видео үзсэн чинь 1000 үзчихлээ. Тэгэхэд тэр 1000 доор нь магадгүй 1000-уулаа өстой хэрэггүй юм гэж бичсэн байвал магадгүй энэ айгүй үн цэнэг байж магадгүй байхгүй. Тэрний үйл гэхээр бидний бүр брэндүүд дээр айгүй тодорхой харагддаг. Жишээ Apple брэнд. Бид нар энэ Apple гэдэг брэнд бид нар баг хотлоо яраханд хөөж явдаг дөө. Дараагийнх нь шинэ юм хийзээ гарах нь уу? Хүлээгээд идэг. Тэгээ яагаад тэрийг хүлээгээд байгаа юм гэхээр тэрэнд бол нэг өөр ямар ч нэг тэр хятадын брэндүүд ч юм уу те эсвэл Samsung-д ч юм уу байдгүй нэг юмнууд байгаад байгаа байхгүй. User experience талын ч юм уу те. Дээрээс нь би нэг тийм одоо юу гэмдэ нэг хүн амьдралдаа одоо цөөхөн дурладаг бодвол те бас нэг тэр бяцхан нэг тэр брэндэд нэг тийм дурлалт юм өгчээд байгаа байхгүй те. Тэрний үйлж юм гэхээр ямар нэгэн зүйлээр орлуулж болохгүй. Чадахгүй тий чадахгүй тийм одоо нэг жижигхэн чамаагүй үнцэн жижигхэн чамаагүй нэг тийм агуулга байна гэсэн. Тэрийг хэрэглэгчд өгч чадсан учраас одоо жишээ нь 3 тагтаад байна гэсэн үг шүү дээ. 3 одоо чинь манай компани дээр хүртэл гардаг байхгүй. Ингээл бид нар чи ивентинг компани тий. Тэнгүүт ивентинг компани дээр ингээл одоо манай хүмүүс ингээл янз бүрийн шин санаанууд гаргаад ингээл бүтээгдэхүүнээ хөгжүүлэх гэлээс ингээд ажилладаг. Тэгээ би хэлдэг байхгүй. Яг 3 одоо жишээ нэг гэдэг байхгүй ийм газар ингээд тавьдсан байна. Энэ бол ингэсэн байна гэж мэдээж судалж байгаа тийм. Тэнгүүтээ ер нь арай нэг өнгийн бараг өөрчилчихье гэдэг. Яг үндэ цэнхэр улаан хар 3 өнгийн тайз дэлгэцээс ч юм уу сонгоно гэдэг бол рэндом асуудал байхгүй. Рэндом гэдэг нь зүгээр л би юу гэдэг нь өнөөдөр А-г сонгох гэсэн чинь А-гийнхан утсаа аваагүй Б-г сонгосон ч юм. Тэгэхээр тэр Б бол амар үнцэнтэй биш л байхгүй яг үндэ зүгээр тэр удаагийн хэрэгцээг л хангана. Гэтэл би угаасаа Б-г сонгомоор байж болно шүү дээ. Тийм бизнес үзүүлдэг, тийм сервис үзүүлдэг компани байвал тэр бас үнцэнтэй байна гэж үздэг байгаа. Одоо чи манайх сая сүүлийн нэг хийсэн ажиллахаараа компани дээрээ ивентийн компаниуд аягүй хог гаргадаг. Хүмүүс мэдэхгүй байх л та. Тийм байна те. Эхлээд очиод тогтчлт аягүй хийгдэн. Тийм. Тогтчлтынгууд баахан баанаар. За дээр үед бол бүр пүрүс мөрөөс одоо пүрүс модер баахан. Тийм пүрүс модер ингээд хулдаас ягаал баахан даваа маа ягаал хөөсмөөс ягаал те. Айгүй их хог гаргадаг. Ер нь бол энэ талаараа нэг байгууллагууд нь дуурдаг ч гоо. Мэдээж хэн бий хог гаргаад байна гэвд те. Тэгэнгүүт бид нар юу гэж харсан гэхээр ерөөсөө бизнес модельоо бид нар sustainability болгоё. Доктортой хөгжлийг дэмжиж. Яг бол дэлхийн угаасаа хэцүү шүү дээ. Дэлхий гэдэг чинь ер нь бол томоор хэлэх юм бол бидний том гэрэн шүү дээ. Ер нь бол тэр үнэхээр хэцүү байна. Тэгэхэд бид нар одоо юу гэдэг нэг өнөөдөр яаж ийм мөнгө олъё гэдэг юмны араас явах юм бол бүх бизнесүүд тэгж явж байгаа шүү дээ. Ер нь ихэнх нь бол те. Тэгэхээр нөгөө
тэгээд дэлхий хэцүү байдалтай орсон учраас бид нар буцаад ерөөсөө үгүй юм байна. Бид нар нэг утга учиртай бизнес хийх хэрэгтэй юм байна. Энэ байж байгаа гэр орноо бас хайрлах хэрэгтэй юм байна тий. Тэр ус мус чинь дуусах гээд байгаа юм байна. Хог хаягдaltaж ихтэй байгаа юм байна тий. Тэгэхээр яг тэрэн дээр бид нарт тулгуурлаад бизнес концепт доктортой хөгжлийн одоо яг хэрэгжүүлэгч компани бай гэдэг. Бүр хог хаягдлаа бүр бууруулъя гэдэг. Тэгээд манайх чи ингэдэг болсон ш нь нөгөө advertising материалууд байгаа шүү дээ. Хулдаас тэрийг ерөөсө босруулж болохоос 3 материалыг авч үлдээд бусдаагаар нь хийхэ болцсон. Одоо хямд хулдаас энэ төрүүд ашиглагдах боломжгүй байхгүй дахиж. Дахин боловсруулах боломжгүй учраас ашиглах. Тэрийг ашиглахгүй байх нь зөв. Тэгээд дахин ашиглаж байгаа жишээ нөгөө хулдаас давуугаараа бид нар чи нөгөө Appback гэдэг нэг хөрхөн тор хийгээд. За. Одоо Mons, Mobinet энэ төр гээд нэлээд хэдэн компаниудын нөгөө Toothpick дээр ашигласан. Тэгээд тэр нь бас өөр утгаачтай байхгүй. Яг тэгвэл яг хэвлэлийн ингээд ашиглагдсан ингээд нөгөө одоо ямар нэг өмнөх арга хэмжээнүүдийн арга хэмжээний хултаас мултасахгүй. Тэрийг айгүй гоо дизайнер ингээд яагаад. Тэгэнгүүт яг тэгвэл чи нэг Toothpick авлаа. Тэрийг чи насаараа хэрэглэхгүй л байхгүй. Тодорхой хугацаанд л одоо хэрэглэж байна. Тийм, Mobinet тор авлаа. Одоо өөртөө чинь бэлгэлчлээ. Өстой Mobinet гэл те. Насаараа те. Газар болоод энэ мэн дээрээ хүртэл Mobinet ерөөсөө спонсор хийгээг байх те. Тийм байхгүй байхгүй. Тэгэхээр бид нэр тэр имийг дахин ашигласан юм хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй. Харин тэрийг хэрэглэснээр Mobinet гэдэг компани өөрөө тэр жинхэнэ орчин үеийн бизнес, утга учиртай бизнес гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэгээ иймэрхүү ер нь концепт дээр орох хэрэгтэй юм байна. Тэгэхээр эн чинь өөрөө би хэлгээд байгаа нь маркетинг шүүл гэж хэлгээд байгаа байхгүй. Манай одоо Батулга маань өөрөө Global Event гэдэг компанитай. Түрүүн одоо сая товчхон дурдлаа да event гэдэг компани гэдэг. Ер нь яагаад event хийдэг компанитай болсон юм бэ? Би тэрийг хэлээд асуумаар байна. Яагаад тэгэхээр event хийдэг одоо яг энэ төрөлцсөн үйлчлэгээ үзүүлдэг компаниуд сүүлийн үед л илүү их ажилтай одоо захиалгатай доктортойгоор үйл ажиллагаа явуулах боломжтой болж штэ тий. Гэтэл нилээ эрт эхэлсэн байсан санагдаж байна. Тэгэхээр ер нь яагаад заавал энэ ивент арга хэмжээг зохион байгуулдаг ийм төрөлцсөн компанитай болёо, энэ ажлыг хийе гэдэг юм шийдвэр яаж гарсан юм. Ер нь бол айгүй товчхон. Яагаад тэгэхээр хүн чинь ингээд боломжоосоо л эхэлдэм билээ шүү дээ. Бизнес эхлэхэд. Би яагаад Mobicom Corporation 4.5 жилийг сургуулийн ажилласан. Тэгээд сүүлийн 1 жил нь ингээд хажуугаар нь стартап эхлүүлээд ажлынхаа хажуугаар. Тэгээд ер нь бол 2 юм зэрэг хийх айгүй хэцүү юм бэл. Тэгээд сүүлдээ манай захирал хүртэл нөгөө албаны дарга марга хүртэл таарад үгүй сайн уу ажил сайн уу гэж үгээд сайн айгүй хувийн ажиллаж. Намаа нэг тас баг хийгээд байгаа юм шүү те. Тэгэхээр юу гэсэн хэрэг би яг ингээд нэг угаасаа би бизнес хийх юм бүр мөрөөдөлтэй хөөхт байгаасаа л өөрийн гэсэн бизнес. Ямар нэгэн бизнес бол бий болгоно гэдэг. Тэгээ ямар боломжоор үүсэх үү гэдэг яг тэр нэг тийм санхүүжилт нэг тийм байхгүй. Тэ одоо юу гэдэг аав ээж юу гэдэг за чи сургууль төгсөн гүртээ маяны мөнгөөр бизнес хийгээд ер нь Монгол тийм ховор штэ тэ. Тэгэнгүүт яалтчгүй би нэг өөрөө оюутан байхдаа оюутны холбооны дарга байсан. Айгу олон жил хийсэн. Ер нь ингээл даргал хийгээд байгаа юм байна тэ. Тэр нь яг бас нөгөө нийгмийн би өөрөө өөрийгөө тодорхойлсон юм. Тэрний үхээр ажлаас гадна мөнгө олдог юмнуудаас гадна би өөрөө бас ийм нийгмийн одоо ийм волонтер хийх юм юутай юм лээ. Одоо ийм дуртай юм лээ хэм маягтай амьдралын хэм маягтай. Миний нэгээс нэг хэсэг байх юм лээ. Одоо магадгүй би Монголын маркетингийн холбоос эзэн нэгэн цагтаа ингээд одоо ажиллаа өгөөд ингээд явлаа гэхэд ч гэсэн мэдэхгүй ямар нэгэн одоо дараагийн бас нэг юм мэдгүй нэг юм төрийн бус байгууллага биш байсан гэсэн ямар нэгэн зүйл бол би волонтер оролцоо. Яг тэгэхээр миний амьдралд бас энэ айгүй үнцэнтэй хэсэг юм. Би чинь маркетингийн холбоо нэгэд 9 жил болж байгаа шүү дээ. Тэгэхэд ерөөсөө нэг ч удаа цалин авч байгаагүй. Тэгтээ энэ надад ерөөсөө хэцүү санагдаж байгаагүй. Ингээ хийж байгаа нь. Одоо жишээ нь сүүлийн хэдэн жил яалч ингээл бас тодорхой хэмжээний спонсор хийн ингээл те хүмүүс хэлдэг байхгүй. Чи яг юу хүсээд те ингээд одоо юу ингээд маркетинг холбоонд байгаад те. Өгдийн те. Маркетинг холбоо чи юу өгөөд нэг юм байна гэ те. Тэгээд юу байд ингээд надад болохоор юу байгаад байна гэхээр сэтгэл ханаж байгаа байхгүй. Энэ юмд ингээд өөрөө хувь нэмрээ оруулчлаа, бодсон сансан юм а хийчлээ. Тэр нь надад ингээд буцаагаад тодорхой хэмжээний өр өгөөж сэтгэл ханамж эн чинь бол амар том зүйл шүү дээ. Бий болгочихж байгаа учраас. Ивентийн юм руу яалч нөгөө оюутны холбоо ингээд явж байгаа л
Тэн дээр айгүйх ивент мэдээж хийжсэн. Тийм тэгээ болсон болоог бас юм хөтэлдэг гэсэн нэг. Ягаад чи мөнгө олдохгүй болохоор ч юм уу мэдгүй мөнгө олоход ч юм уу өөрөө л юм аа. Одоо бодоход ингээд шинжил мэл хөтэлдэг гэсэн бохоггүй. Одоо юу л ичээд чадахгүй. Яг тэгэхээр тэр үед нэгдүгээрт мөнгөгүй байсан болохоор хийсэн баг. Хоёрт нэр ямар ч нэр нөөргөөж гэх юм уу те. Хүмүүс намайг танихгүй юм ч угаасаа. Санаа зовхон байхгүй. Тийм болохоор ээдэг байсан болов юу гэсэн тэрхүү юмудаас ихтэй. Тэгээд мэдээж яага боломж байгааг харсан гэхээр минь салбарын одоо юу гэх хийж байгаа зүйлсүүд дахиад хийх зүйл өнлөө байна гэж үзсэн байхгүй. Гой шинэ ивентүүд хийж болох юм байна. Дээрэс нь би нөгөө шинэ юм дууш хоббитэй. Тэр хобби маань яг энэ нэг ажилтаа айгуу гоё ингээд нэг ажил хийх биш хоббигоо чих биш тэ зэрэгцүүдэд гоё явчих болох юм байна гэд. Тэгээд ер нь эхэлсэн. 12 жил болж байна. Хамгийн ихний захиалга юу исэн бэ? Аль газрын ямар арга хэмжээг анх зохион байгуулж. Эхнийх нь ерөөсөө мартдаггүй шүү дээ. Яг тэр өрөнд орцоолгоор. Тэр нь яасан гэхээр тэр үед юу гэж байсан шүү дээ. IT парк гэж байсан шүү дээ. Мэдээлэл технологийн парк гэдэг чинь одоо IT парк чинь хуучин нөгөө нэг заал маалтай байсан шүү дээ. Үзэсгэлэн болдог. Одоо нөгөө нэг өргөө кино театр болчихсон. Тийм, өргөө кино театр болчихсон. Тийм, өргөө 2 болчихсон байна. Тийм, өргөө 2 яг тэр чинь айгу том зал байсан байхгүй хөрхөн. Тийм, чамаг хэлэхээр санаж. Тэнд яг хамгийн анхны энэ сургалтын төвүүдийг юусэн ягаад нэг дараа хийсэн юм өдөрлөг хийж болдгоо болоо, ивент хийж болдгоо болоо гэд хийжсэн байхгүй. Тэгсэн чинь тэрнээс айгу ойлгосон юм сургалтын төвүүд мөнгө байдаг юм байна. Хоёрт нь гэвэл би ч өөрөө бас айгу тийм туршлага муутай. Тэгээд юу тэр IT паркт өрөнд ороод. Тэгээ ямар сандаа нөгөө чамайг хаяа дуудаж юу яаж яана гэдэг. Янз бүрийн ойр зур юм хэлгэж яана гэдэг. Бас нэг 2 удаа очиж исэн шүү. Бас тэр үедээс. Хөөрхөн бартер хийсэн шүү. Тий, бартер тий өрөө барагдуулах. Тэрнээсээ нэг их мөнгө байгаагүй заяа. Ерөөсөө бараг төрөөс. Тий, заалны төрөөс нэг сая төгрөгөөс тэрийг 600 нөгөө 400 ерөөсөө дочиж байгаа. Тэгээд яг энэ айгүй олон ивент дээр мэдээж янз бүрийн алдаан оноо гарсан. Цэнгэлт гэдэг юм уу? За хөдөөхөр ер нь янз бүрийн юм хийжсэн. Тэгэхдээ эдгээр нь эргээ бодсон чинь нэг юм байлээ. Ер нь ингээд дараа үеийнхэндээ хэлмээр байгаа байхгүй. Зүгээр л хийж үз. Тэ? Ер нь алдаа гэж бол баг байдгүй юм байна. Яг тэгэхээр харамсахгүй байгаа байхгүй. Тэр үед бол алдаад яг үгүй өөлж өнжаад тэ. Ингээд сэтгэлснээ гарнаад тэ. Тэгтээ одоо ингээд бодохоор тэр үед хийж үзсэн маань намайг л одоо ингээ гайгүй болж магадгүй байхгүй. Тэгэхээр ерөөсөө залуучуудаа бол зүгээр хүссэн юм а хийж үзсэн гэхээр алдноо те. Яадгийн алдвал алдан л үстэй. Чиний туршлага шүү дээ. Бусдаар тийм нэг амар уйлж унжаад эсвэл нэг одоо юу гэдэг хүн алдсан биш хүрээд алдсан биш. Манай эмээ айгуу гоё хэлдэг байхгүй. Би нөгөө хэцүүдэх болгонд манай одоо ментор манай эмээ байхгүй. Тэгээд эмээдээ хэлэн тэнгуут эмээ ямар хүн алсан биш хүрээд талсан биш гэдэг. Юу сэртэй гэлээ. Тэр бас айгүй үний юм байна гэж бодоод байгаа шүү дээ. Одоо тэгмэд глобал ивент компани бол яг энэ арга хэмжээ зохион байгуулах салбартаа бол тэргүүлэгч компани болсон явж байгаа. Тэгээд надад их гоё санагдлаа. Та бүхэн яг өөртөөхөө хийж байгаа ажилтай холбоотойгоор яг энэ нийгмийнхаа бас яг ийм чухал асуудлыг шийдэхэд хүртэл хувь нэмрээ оруулаад явж байгаа гэсэн үг шүү дээ, тий. Сүүлд та нар за арга хэмжээтэй холбоотой шинэ технологи, аргууд ингээл олон зүйлүүдийг оруулж ирж байгаа. Хамгийн сүүлд миний сонссноор та нар нөгөө silent conference, silent event буюу чихвчээ зүвгээд хийж болдог тэр одоо ивентийг бас хийх зүйлсүүдийг оруулаад ирсэн гэсэн. Энэ тухайга бас бид нэр сонирхолооч. Зөв. Тэгээ энэ бол амар шин биш шүү гэхгүй. Үгүй яг Монгол шин гэж байгаа шүү. Яг бид нар нөгөө нэг энийг бас нэг бага хэмжээгээр туршаад хийдэг л байсан. Тэгээ энэ жилээс бол бид нар яг нөгөө бүр full конференц хийж боломжтой. Тэрний үгсээр нэг зааланд заримдаа асуудал гардаг штэ. Нэг зааланд Шангрилад боолдор түрээсэлсэн 80 саяар ч гэдэм үү. Тэгэнгүүт 3 гэд хэлэлцүүлгээ хиймээр байдаг. Хан барилттай биш тий. Ямар шавардаад. Тэгэнгүүт яг нэг тусгаарлсан ч гэсэн нөгөө яриан сонсогддог байдаг штэ тий. Стил юмнаас. Тэгэхээр тэрэн дээр ерөөсөө нэг зааланд 7 хүртэлх конференц зэрэг явж болох тэр шийдлийг бодвол нэвтрүүлсэн. Гэхдээ энэс гадна бас нэг айгүй супер юм хийчихэд байгаа юм. Тэрийг өөр хэлмээ санагчлаа. Тэр нь юу гэхээр ивент чи өөрөө бас тренд дээр дижитал юм айгүй хүчтэй явж байгаа. Одоо ивент технологийн талын сервисүүд. Тэгээ манайх ч бас салбартаа жоохон манлайл үзүүлэх гээд ивентийн бүртгэлийн системийг цахим систем хийцэн. Тэгээ бүртгэлээд одоо ингээд нэг үгээр хэлээд ивент одоо урилга илгээдэг шүү дээ. Тэрийг дижитал болгоцсон байхгүй юу? Одоо манай
вебсайт руу ороод ингээ бага ивентүүд үсээ явчихдаг нөө захиалагчдын ивентүүд. Тэрлөө ороод одоо явах гэж байгаа ивенттэй букинг хийгээд бүртгүүлэнгүүт нь мэйл зээлээр нөгөө бүх хөрлөн ирээд те хог хаягдлаггүй шүү дээ одоо бас те. Тэгээд ингээд ирээд манай дээр уншуулад нэг QR код мод уншуулад нэвтэр чинь. Ахаад нэвтэрсэн хүмүүсийнхаа дунд бид нар нөгөө суглаа моглаа явуулах чинь нэг цаас маас хуйлал ингэдэг байсан шүү дээ. Тий, утасны дугаараа хийнэ, нэрийн утас хийнэ гэж. Тэг одоо шаардлагагүй. Нөгөө манай системд бүртгүүлэгдчихэнгүү тэр хүмүүсийнхаа дунд бид нар суглаа явуулах ч юм уу, асуулт хариулт янз бүрийн юм. Яг арга хэмжээний үеэр хүртэл надад notification мэдээлэл бас ирж болох юм шүү дээ. Тэнд тийм болж байгаа. Хөтөлбөрийн жишээ нь бид нар нөгөө нэг юу яаж байгаа. Яг энэ on time те. Яг одоо ингээд зэрэг одоо шин play time биш те. 7-8 тайз явдаг шин. Тэгээ би нэг энэ дээр одоо явж байгаа гэхэд одоо яг энэ цаг мөчид аль тайзан дээр юу явж байгааг шууд харах боломжтой. Гэдэг ч юм иймэрхүү системүүдээ хөгжүүлээд явж байгаа. Тэгэхээр бол илүү тэгээд хог хаягдалгүй бас юм zero waste руу тэмүүлсэн анхны компани болохынсан дээрэс нь яг энэ тийм нэг юу биш. Ингээ зүгээр нэг промошн биш. Яг ингээ хэрэглээд үзсэн чинь нэрээ эднийх чинь бас зүгээр юм биш. Хог хаягдалгүй юм биш үү? Эднийх чинь айгүй зүгээр юм биш үү? Нэр нь тэр нэг хэрэгэлсэн баннер манараараа тор хийгээддэг гэж үнэн нүү гэдэг ч юм уу те. Хэрэгэлж үздэг ч юм уу. Нэг тиймэрхүү бас айгүй тийм юу бодит real компани байхыг хүсэж байгаа шүү. Тэр наадах чаар нь ер нь их гой санаа. Ингээ батхаар нэрэл маш их хулдаас гардаг тий. Ресторанууд ч одоо ингээд шинэ жил болоод дуусахад орой болгон нэг байгууллагын зураг авахлах баннерыг хурааж байгаа гэсэн штеп ер нь бол. Тийш тэ Bruce Mander гэдэг. За тэгвэл наадах чиг сонирхолтой юм байна. Одоо ингээ өөрөө чинь хувьд бизнес ингээ хийгээд 12 жил ингээ явж байхад за энэ юу нэ өстө бүтггүй юм хийгээд байгаа юм байна да гэж бодож исэн үе байсан нь. Тэгээ би шал өөр юм хийж үзье даа гэд нэг юм шин одоо өөртөө юм чаленж өсгдөг штэ. Юун дээр бол манай компани эхний нэг 4-5 жилдээ хэцүү лсэн л да. Яг хүмүүсээгээ цалинг тавиал би цалингөө. Тэгээд ямар ч манай ээж тэр үед за миний хөө ингэж яхаар тэр буцаад Mobicom-д орчоош. Тэгээд яагаад тэр ингэж чи ямар ингэж хүмүүсийн цалин олж өгөх юм л. Тэгэл ингээл зовоол өөрөө гол нэг өөрөө мөнгөгүй байгаа байхгүй да тий. Захирал гэснээр ямар ч мөнгөгүй яваад харж. Бараг ээжээ мөнгө зээлээж тий. Тэгэнгүүт тэр нь болчих болдгоо юм гээд хүмүүс тэгж хэлжсэн болохоос би ерөөсөө өөрөө нэг тэгж болчих гэж бодож байгаагүй. Яг бол энд угаасаа нэг тийм дуртай мэдхгүй ягаад ч юм мөнгө олохгүй ч гэсэн хийж болох үз хийгээд нэг хэдэн жил явчихвар нөгөө нэг стартап эхлэх гол концепт гэдэг байна шүү дээ. Мөнгө олдохгүй байсан гэсэн тодорхой хэмжээнд явчихаар тэр ихтгэл өмшил байсан. Яг зүгээр одоо бол ингээд компани 10 жил болоод тэр 2 жилийн өмнө бид нэг 10 жилээ тэмдэглээд слоган энэ төр шинжилсэн. Хуучин бол айгүй тийм үлгэрийн биш уянгийн ивент менежмент тийм бүтээлч компани гэдэг. Ямар шиг яруу шиг те. 10 жил болоод бид нар чинь ер нь слогноо шинжилээд ерөөсөө good компани бай. Сайн компани л бай. Сайн ажиллагч бай. Цалин өсөө цагтан тавь. Амар юм simple юм руу. Ингийн болоо. Ер нь гэхдээ ингийн юм шиг хамгийн чухал юм биш шүү. Ингийн юм хийхгүй ингээд инглаад иж болохоо. Тэгтээ сайн компани гэж айгу олон л утгатай шүү дээ. Харилцагчийнхаа хувьд ч гэсэн айгу сайн харилцагч те. Захиалагч нарын хувьд итгэл найдварыг нь алдахгүй байх хэрэгтэй энэ төргээд бас сайн захирлаа ядрэл зөндөөл гоё. Сайн одоо жишээ нөгөө ажиллагч хүртэл бай те. Нөгөө манай дээр хүн ажилд ороод нэг амар тийм харамсаад байдгүй баймар байгаа байхгүй. Тэгж яриад тэрнээс хойш стартап бас эхлүүлж үзэж л байгаа. Одоо нэг аялал жуулчлалын юм бас үзэж जैन. Тэгээд яг мэдээж амжилттай болохоор нь гоё яри тий. Одоохондоо бол нөгөө дөнгөж 3 жил мэл болоод нэг стартап төвшөнтэй л явж. Гэхдээ хүн ингээ яг нэг салбартаа нэг одоо салбарын бизнес ингээ хийгээ явж тий ивентийн өсөх гээд тэгжангуудаа за одоо нэг өөрийг хийгээд одоо жишээ авчи л та кофе танаа нөгөө сайн нэг кофе байгаа шүү дээ тий. Тэнгүүд ингээ кофе руу ингээд орох чи өөрөө бас нэг шинэ алхам бас ингээд нэг юм шийдвэр гаргалт байгаа шүү дээ. Тэр олон зүйлсүүдээс ер нь яагаад заавал кофе ч гэдэг. Яг нэг явж исэн шугам дээрээ нэмээд дахиад нэг юм одоо шугам нэмэх тэр одоо шийдвэрийг бизнес эрхлэгч юу яаж гаргах юм бэ? Харин тийм. Миний хувьд болохоор ингэдэж штэ. Хүмүүс янз бүр юм шиг лээ. Зарим нь одоо ламбагчтай үзүүлээд шийддэг ч юм уу те. Яг миний хувьд болохоор өөрийгөө боддгийн зүгээр жоохон бизнес тийм
одоо стратеги талын юм бас байж магадгүй юм гэ тэ өөртөө. Гэтэ одоо байдаг хэлчихэд одоо бүр баларсан юм болно нөгөө. Нөгөө байгаа хүний хажууд байхгүй өдр гэж. Яг үнэтэй. Мундаг хүмүүсийн хажууд бол нэг амар тийртэл ингэж хэлээд яах зүгээр. Ер нь бол тодорхой хэмжээний тим хэрэгтэй. Яг л би аль цаг үед нь манай бизнес ер нь би бол одоо чинь бизнес дээр хамгийн санаа зовдөг юм. Өнөөдөр бол асуудалгүй. Мөнгө олж байгаа. Олон тий. Маргааш л окей. Гэхдээ би 3 жилийн дараа 5 жилийн дараа манай бизнес яг асуудалгүй явж явах хөгжиж явах ч юм уу те байх болов гэдэг амар юмд айгу санаа зовдөг байхгүй. Тийм учраас нөгөө би хэлжсэн сая өөрөө яг кофег сонгосон ингээл те. Өөрөө кофений бизнес тэрийг сонгох хэдэн гол нөгөө юу хүчин зүйл гарч байгаа юм л та. Нэгт нь бол яг би өөрөө кофенд дуртай юм. Тэ яалтчгүй өөрөө кофе гэдгийг би өөрөө огт амсдаггүй байжгаад нөгөө кофенд айгүй тийм дуртай хорхотой болцсон. Тэгээд дээрэс нь кофенаас бас айгүй олон зүйлийг авч болно. Тэрний үг бол бүтээлч хүмүүс бол ер нь кофе ундаа ер нь уухгүй болохгүй дээ яриг тий. Яг л кафеин гэдэг юм байгаа тий. Тэр зүйл хоёр дахь юм нь болохоор кофений зах зээл үргэлж өсөлттэй байна. Тэрс Монголд бараг худлаар хүнд даблж байгааг хэлчихэд болно доо. Тэр нь юу гэхээр ингээд манай гэрт үгдээ анх би кофе уужсан болоод хоёлоо гурлаа удаа болсон ч тийм үү те. Удахгүй манай хүүхд хүртэл яг би хэдэн нас хүрээд кофе ууж болох вэ гэдэг асууад байгаа шүү. Тэгэхээр чи 13 таа болохоор уур гэсэн чи надад 4 жил үлдлээ гэл те. Тэр нь юу гэхээр угаасаа шинэ кастомерууд бий болно. Угаасаа хүн амд хэлнэ те. Тэгэхээр дээрэс нь ийм чухал одоо юу гэдгийг цай ундааны тий айгуу чухал бүтээгдэхүүн дээр хөгжүүлэлт хийж ажиллахад бол сонирхолтой бөгөөд потенциал боломжтой гэж харж байгаа. Ер нь бол ямар нэгэн бизнес ингээ шинээр хийн гэдэг нь өөрөө яг өөрөө ч хэлж байгаа шиг бизнес эрхлэгчийн тэр мэдрэмж бас айгүй чухал байгаа. Тэгээ энэ бол өснө гэдэг. Тэгээ хоёр талангууд тэр бизнес нь өөрөө хин нэгэн хүний одоо хэрэглээг илүү хангаад шин соёлыг бий болгоод одоо бид нар бол үнэхээр кофений соёл бол бүр ингээ илүү дэлгэрч байгаа. Зөвхөн бид нар ууттай кофе авахаас гадна кофений хэрэгслүүд хүртэл өөрөө бүр ингээд олон янз болчихлоо шүү дээ. Зүгээр ингээд кофений машинд хийж уух ш нэрж уун яаж уун гэж бүр ингээд төрөл болж байгаа. Тэгэхээр энэ бол би юу гэж хэлэх гээд нэхэр нөгөө та ямар нэгэн бизнес хийх гэж байгаа болвол бас нөгөө тэр хүмүүсийн хэрэглээг мэдрэгтэй тэр хүмүүсийн хэрэглээний соёлыг бий болгочвол дагаал одоо ингээл дараагийнх нь авах нь л гэсэн үг шүү дээ. Стартап дээр зүгээр миний нөгөө баримтлагдаг зарчим болохоор юу гэдэг юм. Нэгт нь бол мэдээж айгу юмуд харна л да тоонууд харна. Ер нь гайлын мэдээнүүд ямар компаниуд оруулж ирж байна. Зах зээлийн ер нь хэдэн хувь дээр кофе явж байна гэл те. Тэдрийг бол мэдээж харна. Яг л тэдэргүүгээр бас шийдэж болохгүй. Хоёр дахь зүйл нь ер нь стартап хийх гэж байгаа хүнд би зүгээр ингэж боддог байхгүй. Өөрийнхөө нөгөө санаануудыг би бол нөгөө одоо кофе нэмэхтэй за энэ мөнгийг алдсан ч яах вэ гэдэг хэмжээнд хийж эхэлдэг гэх юм уу да. Заавал хөндөр хөрөнгө оруулалтаар биш гэсэн үг тийм. Үгүй одоо хөрөнгө оруулалтын тоон бол хамаагүй. Тэрний үсгээр би бол өөрийнхөө мэдээж боломжоор л гаргана те. Одоо гэтээ тэрний үг хэлж ийн бол чиний амьдралд нөлөөлөд амьдрал чинь нэг юм савлаад бүр хэцүү байлд орчихгүй те нэг кофений бизнес хийсэн чи хэдэн сарын дараа бүр кофечгүй дээрээс нэг баахан өөр мөрөнд орсон ч юм уу амьдрал нь айгүй тийм баланс нь алдагдсан явж болохгүй. Тэгэхээр стартап хийхдээ бол ер нь бүтэхгүй ч байсан яах вэ гэдэг бас талаас нь бодож хийх хэрэгтэй. Яг тэгвэл стартап бизнес шүү дээ. Бизнес гэдэг маань юу гэхээр чи нөө түрүү вар гэдээ бид тэр ярьжсэн те тодорхой хэмжээний баатал шүү дээ. Тийм чинь мэдээж ямар нэгэн бааталт бол ялагдагч гэж байх хэрэгтэй. Ялагдагч бол гарна ахгүй. Тэгэхээр би ингээд ямар ч бизнес хийсэн хүн амжилт олдог гэж хэлчихвэл хотлоо ахгүй. Тэгэхээр миний бодол болохоор ингэдэг. За одоо ингээд жишээ нь кофений бизнес эхлүүлж байна. Ингээд тоног хөрөмж нөгөө кофений анхны захиалга ингээд те одоо тэрэндээ зориулсан манайх хүртэл нэг цех мэх хүртэл барьж байгаа хгүй. Тэгээд анх ингээд түрээсээр явж чад. Ер нь бас ингээд цех мэх болохгүй байна гэдэг. Тэгээ ингээд явахдаа би тэр хөрөнгө оруулалтаа юу гэж зүгээр боддог гэхээр энэ магадгүй ингээд амжилтанд хүрэхгүйгээр бүтэхгүй ч гэж магадгүй. Гэдэг л хэмжээнд л юутсан өөрөө юм хийх хэрэгтэй юм байна, эхлэх хэрэгтэй байна гэж. Тэгээ мэдээж амжилттай бол юм хийгээд ингээд томсгоод явж болно шүү дээ. Тэгэхгүй болохоор зүгээр гадуур ингээд харж яах гэдэг байхгүй. Сайн нэг стартап хийсэн чи та нэг баг амьдрал өчгөө болчлаа гэдэг. Нөгөө бүр бизнес амьдрал хоёр нь бүр ингээд нэг юунд орсон. Баг тэгээд санхүү манхуу нэг болцсон тий. Баг бизнесээс амьдрал бизнес рүү. Тэрийгэ жоох яах юм болов? Ялгаж салгаж байгаа. Тэгээ амар сахлах баттай тий. Би ч үгүй айгүй сахлах баттай гэж өөрийгөө боддоо шүү дээ.
Цахилгаан утгагүй болчоос ер нь удаа хаад хэцүү бизнес хийхэд тий. Анх бол одоо жишээ нь дөнгөж ингээд ивент хийлж яхад нөгөө мөнгө мэдээж олж байгаа тий. Олсон орлогоо ашгаа би дандаа хөрөнгө оруулдаг байсан. Тэгтэл нөгөө хүмүүс хэлнэ шүү дээ. Чи мөнгө олж яаж юу вэ? Гарч ууя л та, идэл та. Эсвэл юу гэдэг чинь. Тий, гаршилч явал та. Чи мөнгө олоод байгаа өстэй яагаад гэд. А би бол тэгэнгүүт яах вэхээр яг тэр үедээ магадгүй зүгээр амар юм муухай харамжтэй амар нэг юм нарийн хүн байгаад найсанд гэж дараах үед айлна гэх тий. Тэр үгээр төлөвлөсөн бол тэгээд өөрөө шийдэж чадахгүй гэсэн үг байхгүй. Тиймэрхүү. Наача ярина гэж зүг. Одоо хэсэг ингээд явж хагаад түрүүний ингээд санхүүгийн сахилга батчих юм ингээд байжснаа гинт хүмүүс одоо нэг юм шантрах ч юм уу юм залхах боли гэдэг нэг тийм үе байдаг штэ. Огт байгаагүй эсвэл үрдэж байгаа. Байсан бол одоо амар санахгүй нэхэр бага л хэмжээгээр байсан. Ер нь байсан л ахalta мэдээж тэр одоо фейлдэл явж байхад тий амар өөр мөрөнд ороод мэдээж том ивент чинь бас тоглоом биш л тий. Тэгээ дээрэс нь бас бизнесээш бас сайн ойлгоогүй зах зээлээ сайн ойлгоогүй л явж ил байсан юм шиг үлээ л да одоо мэдээж ойлгомжтой уналтын үеинүүд байсан. Гэхдээ юу байгаад исэн гэх юм уу? Нэг тийм хүлээлт гэх юм уу? Нэг тийм очих тодорхой хэмжээний төсөөлөл би нэг юм боломжууд байгаа штэ тий. Би яг энийг бол бүтээч чаднаа гэдэг нэг тийм амбиц гэх юм уу? Нэг тиймэрхүү юмуд бол байсан. Гэтэ нэг амар би юу хүн биш л те. Энд тэнд нэг амбицлал нэг хийгээгүй юм хийсэн гэж хэлдэг хүн бол биш. Гэтэ зүгээр ер нь дотроо бол нэг тийм ихтгэл өмшөл бол байсан. Одоо сүүлийн үед зүгээр хүмүүс төр ингээ харахад нэг стартап эхэлж байгаа хүмүүс л те. Мэдээж том бизнесүүд бол би одоо нэг амар олон юм яриад байна. Стартап эхэлж байгаа хүмүүс төр нөгөө нэг зарчмыг бас айгүй сайн боддог баймаар санагдаад байна. Тэрний үгээр гой бизнес хийж байгаа хүмүүс байна. Тэгтээ бизнес л байгаа бол борлуулалт байх хэрэгтэй. Борлуулалт хэрэг хийгдэх боломжгүй борлуулалт хийгдэхгүй байгаа бол тэр чинь ер нь бизнес биш л те. Магадгүй нийгмийн сайн дурын янз бүрийн байж болох байхгүй. Бизнес бол биш гэх гээд байхгүй. Яг л бизнес чинь хамгийн таних одоо те шинж тэмдэг бол борлуулалт байх хэрэгтэй байхгүй те. Их баг нь хамаагүй те. Борлуулалт байх хэрэгтэй, хэрэглэгчтэй байх хэрэгтэй. Комплейн гаргах хэрэгтэй. Ингээд тэгхгүйгээр зарим бизнесүүдийг харж байгаа зүгээр ирээдүйд ингээд амар бизнес мөнгө олох юм аа. Одоо бол юу бишээ гэх. Тэгэхээр нэг стартап дээр бас нэлээд тийм их хугацаагаа бас дэмий зарах. Тэгээ тэрний дараа магадгүй маш том юм уналтанд орох ч юм уу, сэтгэл санааны ч юм уу те. Эсвэл одоо яадаг ч юм мэдгүй үнд цөлүүд юмудаа алддаг ч юм мэдгүй ямар нэгэн тиймнүүд гардыг юм шиг санагдаад байна. Тэгэхээр ер нь аливаа бизнес хийхдээ бол тэр сум Монгол шиг зах зээл дээр бол борлуулалттайгаа ингээ уйдсан байдлаар төлөлтөө хийж явах юм бол айгүй боломжтой гэж харагдаж. Би бол Монголыг бол бас бизнесийн хувьд айгүй тийм гоё зах зээл гэж боддог шүү дээ. Боломжтой шүү дээ. Маш их юм хийх боломжтой. Нөгөө орон зайнууд нь ингээ хоосон байж идэгтэй бид нэр ингээ хүсвэл одоо бас ер нь хэд хэдэн газар тоглолт хийх өрн боломжтой гэсэн үг шүү дээ. Тийм ер нь нөгөө юм нэг мачур болоогүй. Төгсрөөгүй. Одоо зүр Сингапурд шинэ компани байгуулад юм хийгээ явъяг бол ямар их стандарт, ямар их шаардлага тий. Тэгээ маш их өрсөлдөж байгаа тий. Гэтэл Монголд өнөөдөр баг дурын сургууль төгссөн хүүхдэл компани хийж тий. Нэг талаас энэ ч айгу гоё юм. Нөгөө талаас бол бид нар бас хөгжингүү орн гэдгийг энэ чинээс харж болж байгаа байхгүй тий. Хөгжиж буй орн тий. Хөгжиж буй орн гэдэг яалч бүх юм дээр л бид нар хөгжиж байгаа л да. Танай бизнесийн хувьд болохоор бас хүмүүсийн ур чадвар, хүмүүсийн харилцаан дээр тулгуурладаг бизнес шүү дээ. Одоо шууд бүтээгдэхүүн борлуулдаг бизнесээс ялгаатай байна. Тэгэхээр энэ дээр нэг юм одоо ингээ бидний яриад байдаг үеийн ялгаа байна. Одоо нэг Gen Z, Millennial эднэрийн ялгаа гэдэг шиг одоо ингээл энэ 12 жил маш олон төрлийн хүмүүстэй ажиллаж байгаа. Бас олон төрлийн захиалагчтай байж үзэж байгаа байх л та. Тэгэхээр энэ дээр хүн дээр тулгуурласан энэ бизнес дээр ийм одоо ялгаа гарч ийн үү? Үеийн ялгаа. Яг би ч амар юм юу штэ нэг позитив. Дээрэс нь зүгээр юмиг бол нэг тийм амар сөргөөр бодохыг боддгоо байхгүй. Ер нь бол зүгээр тэгж харъя гэвэл байгах. Мэдээж одоо юу гэдэг 50 насны зөрүүтэй хоёр хүнийг тийм. Одоо би хүүхдтэйгээ хүртэл одоо би тэр чинь 30 насны зөрүүтэй байхгүй. Тэнгүүд өстэй ярьж байгаа юмуд айгүй тийм өөр мэдээж зөрүү бол байгаа. Гэхдээ би зүгээр
мэдээж бизнес дээр ажиллах зарчим бол ер нь ижилдээ. Амар жинзээ байлаа гээд амар өөр спешиал тим стратеги тактик шиг юм уу тийм биш. Энэ яг бол 1900 магадгүй 70 онд жинзигийн үеих шиг гараад байж лээсэн байхгүй тий. Нэг одооны хөлтүүд гэдэг байж лээсэн тий. Тэгэхээр би бол тэн дээр бүр амар юу бол бас гарахгүй. Гэхдээ зүр чи өөр амар юм уян хатан биш үйл мэдээж л гарна штэ. Би чинь чамтай ингээд нэг баг болоод ажиллая те. Тэнгүүт би юу гэдэг чинь зүгээр юм хийхээс өмнө ёо ангараг надад таалагддаг үг гэлээ те. Тэгвэл би тэрийн харилцаа угаасаа л явахгүй штэ. Гэтэл зүгээр ангараг тэр нийтэд энийг өстө бодоо олгоё гэвэл магадгүй чи тэр бол гайхавч хөвтөж магадгүй штэ. Тэрнтэй адилхан одоо би хүүхдтэйсэн манай хүүхдний жижигхэн влог маяг юм хийдэм. За. Тэнгүүт бас намайг бас оруулын ингэж хийгээд бас тийм. Тэгээ би бас за яах би одоохондоо би бичлэгийг чи хийгээл те. Тэнгүүт нөгөө нэг тэрний үг хэлж ийнэхээр 30 насны зөрүүтэй хоёр хүн хамтарч ажиллах боломж байгаа л шүү. Болоо л шүү. Тийм. Тэгэхээр нэг 15 насны 20 насны зөрүүтэй юм дэр нэг асуудал. Тэр ч юм одоо магадгүй маркетингээр төгссөн нэг жинзи те маркетингийн сим бүрл ойлголцоход амархан л байлгүй гэж би бодод шүү. Гол нь хүмүүс өөрсдөө хүсэж гин үү? Дээрэс нь орчин үеийн амьдрал ийм айгүй ийм эрсдэс юмд бид нар зогцох хэвээр. Тэрийг ойлгож байвал тэгээд хаанч байсан бид нар Африкт бүх одоо маш олон жинзэнүүдээс амьдраад байгаа хэрэг тэгж бодож шүү. Монголын маркетингийн холбооч бас нөгөө сургуулиудтай аягүй сайн хамтарч ажилладаг. Яг энэ мэрэгжлийн сургууль багш нартай хамтарч ажилладаг шүү дээ, тий. Тэгээ бас нөгөө менежмент маркетинг олимпиад ингээд зохион байгуулдаг. Тэгээ энэ дээр ер нь хэр их оролцоотой байдаг вэ? Энэ нь юу гэж асуух гэж нэхэр шинэ үеийн маркетруудаа ер нь хэр их мэдэрдэг вэ? Яг үнэ. Бүр манай дээр аягүй чухал зүйл өгдөө шүү дээ. Манайх ч угаасаа нөгөө дээр үед анх үүсгэн байгуулагч маань давагдэрж багш гээд маркетингийн холбооны Монголын ер нь бол бас үндэслэгч гэж баг хэлчих болно. Яг бол тэр хүн бас энийг үүсгэснээр өнөөдөр бид нар сууж байгаа байхгүй. Энэ хүртэлх энэ 30 жилийн хугацаанд манай багш нарын оролцоо бол энэ холбооны амин сүнс байсан. Тэгэхээр юу гэхээр бид манай холбоо бол академик сүртэй байсан байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс бол нэгдүгээр айгүй чухал орон зайтай, чухал хүмүүс. Хоёрт нь гэвэл бид нар бизнесийнхэн бол бүр залуучуудтайгаа бүр ажиллах бүр хүсэлтэй айгүй юутай болцсон шүү дээ. Яг л тэднээс бид нэр суралцах ч юм их байна. Нөгөө талаас агвал яг дараа нь удахгүй тэр зах зээл дээр гарч байгаа хүнийг те яаж глобал ивентэд ажиллуулах вэ гэдэг бол бидний бас нэг сорилт шүү дээ. Тийм учраас тэр хүмүүстэй бид нар бол ажиллахад бол бүр амар дуртай байгаа. Маркетингийн холбоотс ер нь бол юунууд дээр оюутнууд дээр нөгөө хөтөлбөрүүд янз бүрийн уралдаан гээл те ажиллаж байгаа. Ер нь цаашдаас бүр сайн ажиллана. Ер нь тэгээд ийм комьюнитинуудаар дамжуулаад оюутнуудын одоо нөгөө юу гэдэг клуб мэтэрээр студент маркетер клуб ч гэдэг юм уу тэр мэрийгээ бид нэр илүү идэвхжүүлээд тэр оюутнуудын оролцоог илүү сайжруулах хэрэгтэй л гэж бодоод байгаа. Ер нь бол ирээдүй бол улам хүчтэй шүү дээ. Одоо зүгээр ингээд манай дээр интернээр ингээд дадлага хийж байгаа мэж оюутнуудыг ингээд харахаар зарим юмыг харахаар бишрээд идэв шүү дээ. Яг мэдээж тэр тунд бол нэг юу хүмүүс байна. Сэтлэрэл асуудал. Гэтэ ер нь л ихэнх нь бол сайн шүү. Юм дуулгаа шүү. Яа тэгэхээр одоо шинэ залуу үеийн суралцж байгаа болон тэр дунд бүр маркетрээр сурж байгаа залуучууд бол нөгөө хэлний мэдлэг маш өндөр болчихсон. Мэдээлэл хүлээж авах одоо сувг орон зай илүү мундаг болчихсон. Тэгэхээр тэр хүмүүс аливаа нэг зүйлүүдийг ингээд нийлүүлээд ямар нэгэн зүйл болгох юм ч гэсэн илүү бах. Нэг юм асууя. Одоо ингээд үеийн дуучинтай уулзлаа, энэ жүжигчтэй уулзлаа гэхээр ингээд хүмүүс нэг дуулаад үзүүлчих, жүжиглээд үзүүлчих гэдэг шүү дээ, тий. Тэнгүүд Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгч ихээр одоо ингээд салбарын биш хүмүүсээс ирж исэн тийм сонирхолтой гэх юм уу, хөгжилтэй тийм асуулт ер нь байдгаа. Энэ тэгэл өөрөө ч их л өөрөөр хардаг бах та. Үгүй сүүлийн нэг жил ерөөсөө надаас асууж байгаа юм энэ маркетинг гэж юу вэ гэдэг тодорхойлтыг л яг кодер шиг хэлэх гээд таашаа. Мэдээж хүлээлт бол их байдаг бах. Тэрний үсэг хэр нөгөө тийм онлайн баг дараагийн ер нь маркетинг 7-0 ямар байх вэ гэл тийм. Баг 8-0. Сайн нэр сонин гэсэн чинь Котлер Хермаван гэдэг нэг хоёр одоо том сэтгэгч нар байгаа шүү дээ маркетинг. Тэр хоёр маань бүр юмаа төлөвлөж маркетинг 7-0 2025 онд гарна. Маркетинг 8-0 28 онд гарна.
тэрний бодлогыг бүр одоо бичээд адивж ном хавцмавцанд орсон. Тэгэхээр яг тэрнтэй адилхан яг Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгч гэдэг утгаар нь батлаг гэдгээс нь биш илүүтэй ерөнхийлөгч гэдэг утгаар нь бол энэ маркетингийн салбар бид нар ер нь юун дээр алдаад байна, юун дээр оноод байна гэдэг их асуудаг. Тий. Тэгээд яалтчгүй би дотор нь одоо нэг ажиллаа явж байгаа учраас бүр нөгөө зовлонгоос айгуу сайн ярьж байгаа. Олтуудаас айгуу сайн ярьж байгаа. Дээрэс нь маркетингийн холбооны нөгөө юм одоо удирдлагын ажил хийж явах хугацаанд бол хамгийн гоё бодож байгаа юм бол хүмүүст энэ хүртээмжтэй боломжийг яг бол боломж байгаад байгаа байхгүй. Тэрийг мэдээлье, таниулъя. Тэгээд энд нэгдэх хүмүүсийн тоог ихсгий. Тэгэхгүй бол би ганцаараа сонсоо яваад иж болохгүй шүү дээ, тий. Гадны арга хэмжээнд бас нэлээд оролцож байгаа шүү дээ. Оролцох шаардлагууд их гараад байгаа. Дээрээс нь ер нь дэлхийн ер нь хавтгай гэдэг нь одоо үнэн юм байна да гэхгүй. Би тэр ярилцах хугацаа ер нь дуусгах гэж байна л та. Тэнгүүд аливаа нэг мэрэгжилд за ийм хүн бол энэ мэрэгжилд илүү тохирохгүй гэдэг нэг юм ойлголтууд явдаг. Тэгэхээр өөрийнхөө хувьд ер нь маркетингийн мэрэгжилтэнтэй маркетер болох хүнд ямар чанарууд байвал тэр хүн магадгүй илүү их тэр мэрэгжилдээ уусаж зогцож чаддаг юм бол нөгөө critical thinking гэдэг штэ шүүмжтэйгээр бодох. Энэ скил бол айгүй чухал гэж боддог. Яагаад ингэж болохгүй гэж те. Яагаад энийг одоо сайн гэж энэ хиний подкастаас яагаад ангаргийн подкастаас илүү подкаст хийж болохгүй гэж. Ер нь 2 хүн ингэ сууж байгаа 3 хүн ингэ сууя. Мэдгүй те. Ер нь зүгээр ингэ яагаад би ингэж болохгүй гэж, яагаад ийм зүйл байж болохгүй гэж гэдэг. Одоо жишээ нэг юм нэг зүйлийг ингээд хөвшмөл гэж бодохгүй. Яагаад гэвэл цоо шин юм гэж ер нь бол байдгүй юм шиг үлээ. Ихэнх юмнуудыг ингээд юмнаас одоо юу аваад, инспирэшн аваад тэгээд ингээд нийлүүлэхээр бас шинэ юм гардаг штэ. Тиймэрхүү утгаар нь ер нь ингээд нэг жоохон шүүмжлэлтэй боддог. Дээрээс нь жоохон юмыг ургуулдаг. Жоохон өөртөө ингээд ийм шин челленжүүдийг бий болгох дуртай хүмүүст бол маркетингийн мэргэжид бол гайхалтай тохирно гэж зүгээр хэлмээр байна. Дээрээс нь би зүгээр бас нэг амар юмд ч өөрөгдсөн болохоор нөгөө ашиглах гэдэг шүү дээ. Хүмүүст нэг амар чухал хэлмээр санагдаад юм юу гэхээр бид нар бизнес хийжсэн ч, ажил хийжсэн ч энэ аливаа хүнийг санаатай болон санаатай бишээр хохирохгүй байхад амар ач холбогдол өгөх ёстой юм байна. Ажилд хүн авсан ч тэр ажилд орсон ч тэр хамтарч бизнес хийсэн ч тэр одоо төрийн бас байгууллагт орсон ч тэр ерөөсөө санаатайгаар л санаатай босоор ер нь хохирохгүй байх. Тэгвэл яг үндэ гадуур бас нэг харагдаад байгаа юм юу гэвэл нэг тийм би бинэ хохирох гэх юм уу юу гэх юм те нэг жоох юм хүнд юм нэг санамсаргүй зарим нөхчж जैन зарим бүр санаатайгаар ч өгөөд байна. Нэг тийм этикгүй далд хэлбэрээр юмнууд. Тэгэхээр тиймэрхүү юмнаас би бол бүгдээрээ тийм татгалзаад хол байх юмсан. Яг тэгвэл цаана хин нэгний амьдралд хин нэгний сэтгэл зүрхэнд нэг юм бий болж байдаг тий. Тэгээ заавал хүн бинэ зовоох инх тайван ер нь айгуу гоё байх хэрэгтэй тий. Тэр талаас нь би яг хэлмээр хэдий. Ажилд хийж байгаа, ажилд орж байгаа, бизнес хийж байгаа бүх хүмүүст зориулж хэлмээр байна. Тэгэнгүүт шууд л одоо good person гэдэг л үг гарч ирээд байна. Тийм. Яалч юу тийм. Бид нар үнэхээр сайн бүх зүйл дээрээ сайн нэг юм байх хэрэгтэй тийм. Тийм нэг юм санаатаагаар хүн хохироохгүй байна гэдэг өөрөө амар амар ахгүй сэтгэл зүйд ч гэсэн тийм юм бодохгүй бол гадуур бас тийм юмуд байгаад гэж санагдаад. За баярлалаа. Тэгээд маш өөдрөг бас их ажиллах хүнтэй ярилцъя гэвэл маш их олон зүйл бол одоо байгаад байна. Тэгээд Викторийн яриаг үзэж байгаа одоо тодорхой хэмжээнд төрөний өөрөө стартап гэж ярьсан дээр өөрийнхөө бодож санаж явдаг тэр зүйлийг ямар нэгэн байдлаар стартап буюу одоо гарааны бизнес болгоё гэд бодоод явж байгаа хэн нэгэн байгаа бол та одоо энэ 3 алхмыг л заавал хийгээрэй, амжилттай хийгээрэй гэж зөвлөж хэлэх зүйл юу байна вэ? Тэг ингэж асуусан чинь нөгөө нэг Жак Ма шиг ч юм шиг үгээд Элон Маск шиг ч юм шиг тийм. Тэр нэр яг хэлмээр байна. Тэрний юу гэвэл 3 юм. Тэр нь бүр нэгт нь хийгээд үз. Хоёрт нь бүр заавал гуравт нь те бүр өөрөөсөө яг л бодсноос илүү тэрийг алдаад ч хамаагүй хийж үзэх нь бүр амар чухал.
чи энийг хийгээд амжилтгүй болсон ч гэсэн дараагийн илүү гоё бизнесийг чи хийх team backgroundтай болно. Тийм учраас өөр гурвууланд нь хийл гэж хэлмээр байна. Хийгээд үз яасан чи ахаалцсан чи ер нь ямар ч тохиолдолд хийл гэж хэлмээр байна тий. За маш их баярлалаа. Цаг зав зарцуулж бидний зочноор хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Өөрөө чинь хувийн бизнест болоод Монголын маркетингийн холбооны толгойлж явж байгаа бас энэ ажил үйлстэй өндөр амжилтыг бас хүсье. За баярлалаа. Та бүхний ажлаас өндөр амжилт хүсье. Бидний ярианд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн шинэ дугаараар маань Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгч Global Event компани захирал Батулга оролцлоо. Бидний ярианд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай.